Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдөр багш та нарт Орос ардын үлгэр Манжин үлгэрийг ярьж өгөх болно. Өвгөн нэгэн өдөр Манжин таржээ. Өвгөний тарсан Манжин маш том ургаж гин. Өвгөн Манжингаа хураахаар татахта ийхүү дуулжээ. Тати хүчили яасан том Манжин бэ. Өвгөн Манжингаа татаад дийлсэнгүүг. Ингээд эмгэнээ дуудахаар болж гин. Эмгэнээ наашир энд том Манжин байна гэж дуудахад эмгэн гэрээсээ гүйн гарч ирлээ. Эмгэн "Хөөе, ямар том Манжин ургаа вэ? За хоёулаа хамтдаа татъя" гэж гээд ингээд эмгэн өвгнөөс өвгөн Манжингаасаа бариад татаж гинэ. Татахдаа бас л дуулж гин. Тати хүчили яасан том Манжин бэ. Таанч татаад бас л дийлсэнгүй. Ингээд эмгэн аж охиноо дуудаж гинэ. Дуудахдаа ийхүү дуулжээ. Аж охиноо наашир энд том Манжин байна гэж дуудахад аж охин гэрээсээ хурж ирээд Манжинг харж уулгаалтаад "Ямар том Манжин ургасан юм бэ? За гурлаа хамтдаа татъя. Би та хоёрт туслая" гэж хэлээд охин эмгэнээсээ эмгэн өвгнөөс өвгөн Манжингаасаа бариад татаж гинэ. Татахдаа бас л дуулжээ. Хүүхдүүдээ багштайгаа хамт дуулаарай. Тати хүчили яасан том Манжин бэ. Таанч бас л Манжингаа суух татан гаргаж дийлсэнгүү. Ингээд охин нохоогоо дууджээ. За бүгдээрээ гараад аллаарай хүүхдүүдээ. За хамтдаа нохоог дуудъя. Нохой наашир энд том Манжин байна гэж дуудахад нохоо яаж дууддаг лээ? Нохоо хов гэж хуцсаар гэрийн хажуунаас хурж иржээ. Ингээд нохой аж охин эмээгээсээ эмгэн өвгнөөс өвгөн Манжингаасаа бариад бүгдээрээ хамтдаа Манжингаа татжээ. Одоо бүгдээрээ дахиад дуулцгаая. Тати хүчили яасан том Манжин бэ. Манжин маань бас л татаж дийлсэнгүй. Газраас суглан авч чадсангүй гин. Ингээд нохой муура дууджээ. За одоо бүгдээрээ муура дуудъя. Муура наашир энд том Манжин ургасан байна. Ингээд дуудахад муур мяу гэж дуурсаар гэрийн хажуунаас хурж ирээд нохооны хажууд зогсжээ. Нохооны ардаас муур барьлаа. Нохой аж охин эмээгээсээ эмгэн өвгнөөс өвгөн Манжингаасаа бариад бүгдээрээ хамтдаа татаж гин. Одоо бүгдээрээ багштай хамт дахиад дуулъя. Тати хүчили яасан том Манжин бэ. Бас л Манжингаа татаж дийлсэнгүй. Ингээд муур хулганы найзаагаа дуудахаар болчихъя. За одоо дахиад хулганаа дуудцгаая. Гараа өргөрөө. За дуудаарай. Хулгана наашир энд том Манжин ургасан байна гэж хэлэхэд хулган гэж дуурсаар гараад ирчихнэ. Ингээд хулган муурнаас
муур нохойноос, нохой аж охноос, аж охин эмээгээсээ эмгэн өвгнөөс өвгөн манжингаасан бариад бүгдээрээ хамт манжингаа татаж гин. За хамтдаа дуулаараа хүүхдүүд ээ. Татти хүчлээ яасан том манжин бэ. Манжингаа татаж дийлжээ. Ингээд бүгдээрээ манжингаа угааж, арилгаж, хэрчээд амттай сайхан шүлхийн ууж, амар сайхандаа жаргажээ. За одоо үлгэрт ямар дөрүүд гарсан бэ хүүхдүүд ээ? Бүгдээрээ дөрүүдээ сайн ажиглаарай. За хамтдаа нэрлэлцгээе. Өвгөн, эмгэн, ач охин, нохой, муур, хулхан. Одоо багш нь дөрүүдээ хойно нуугаад та нараас асуулт асуув. Хүүхдүүдээ энэ юу вэ? Энэ юу вэ гэсэн асуултанд хариулахдаа энэ бол гэж хариулна. Та нарыг энэ бол гэж хариулсан гэдэгт багш нь итгэлтэй байна. За энэ бол манжин. Сайн байна уу хүүхдүүдээ? Бүтэн өгүүлбэрээр хариулахыг хичээгээрэй. Манжинг хэн тарьсан бэ? Багш нь хэн тарьсан бэ гэж асуусан. За тэгвэл хүн дээр хэн бэ гэдэг асуултыг асуудаг байх нэ. За хаалга тогшохоор та нар хэн бэ гэдэг тий? Тэгвэл аав нэнаа, ээж нэнаа гэд хариулдаг. Тэгвэл бүтэн өгүүлбэрээр хэлэхдээ манжинг өвгөн тарьсан гэж хэлнэ. За бүгдээрээ дахиад хэлье. Манжинг өвгөн тарьсан. Дахиад багш нь өөрөөр асууя. Өвгөн хэнийг дуудсан бэ? Өвгөн хэнийг дуудсан бэ? Өө зү, ямар мундаг хүүхдүүд ээ. Өвгөн эмэгнийг дуудсан гэж хариулна. Багш нь тэгж хариулсан гэдэгт итгэлтэй байна. За, дахиад асууя. Эмэгэн хэнийг дуудсан бэ? Эмгэн ач охиныг дуудсан гэж хариулсан бол сайн байна хүүхдүүд ээ. За, одоо багш нь асуултаа өөрчилж асууя. Ач охин ямар амьтныг дуудсан бэ? Багш нь сая ямар гэдэг үг хэлсэн те. Тэгвэл эд зүйл, амьтан дээр ямар гэдэг асуултыг асуудаг байна. За, багш нь дахиад асууя. Ач охин ямар амьтныг дуудсан бэ? Өө зөв. Ач охин нохойг дуудсан. Зөв хүүхдүүд ээ. За, сайн байна. Одоо багш нь өөр асуулт асууя. Асуухтаа хамгийн түрүүнд хэн манжин дээр ирсэн бэ? Тэгвэл хариулахдаа та нар хамгийн түрүүнд гэж асуусан учраас хамгийн түрүүнд өвгөн ирсэн гэж хариулна. За, хамгийн хойно нь ямар амьтан зогсож байна вэ? Хамгийн хойно нь хулган зогсож байна. Одоо бүгдээрээ эдгээр амьтдыг тоочж нэрлэе. За, нэрлэхдээ өвгөний ард хэн зогсож байна вэ? Багш нь юу гэж асуусан бэ? Өвгөний ард хэн зогсож байна вэ? За, хариулахдаа өвгөний ард эмгэн зогсож байна. За, эмгэний ард хэн зогсож байна вэ? Өө зөв, эмгэний ард ач охин зогсож байна. Гэх мэтчлэнгээр нэрлэж таглаараа заа яах хүүхдүүд ээ. Эцэг эхчүүд ээ, хүүхдүүдтэй үлгэр ярьж өгөхдөө аль болох асуултаар чиглүүлж дэмжлэг үзүүлээрэй. Хэрвээ таны хүүхэд нэг үгээр манжин эсвэл өвгөн гэж хариулсан бол асуултанд олон үгээр бүтэн өгүүлбэрээр хураангуйч гэсэн дэлгэрэнгүй ч гэсэн бүтэн өгүүлбэрээр хариулахад нь дэмжлэг үзүүлээрэй. Мөн үлгэрдээ ямар амьтан, ямар дөрүүд гарсан байгааг нь нэрлүүлээрэй. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяртай.